Үзэгч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Startless бэлтгэн өргөдөг. Ингээд энэ цаг нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд яг одоо хүргэж байна. Бид энэ удаагийнхаа дугаарыг иргэдийн санхүүгийн боловсрал мэдлэг гэсэн сэдвийг сонгон мэдээлэл хүргэж байна. Ингээд нэвтрүүлгийнхаа эхэнд иргэдийн санхүүгийн боловсрал мэдлэг ямар төвшөнд байгаа талаар иргэдийн байр суурь одоо үзэгч та бүхэнд хүргэе. Санхүүгийн боловсрал гайгүй л гэж боддог шүү дээ өөрөө. Яг уу иргэдийн нэг дөнгөж оюутан болоод орж ирж байгаа хүмүүсийн хувьд бол санхүүгийн боловсролоос дутмаг байдаг баг. Санхүүгийн боловсрол ер нь таарах бол бидний шиг улсууд бол ер нь олон байгаа. Ихэнх нь байгаа шүү дээ. Ер нь муу л гэж хэлнэ. За санхүүгийн боловсрол гэдэг нь хувь хүний өөрийнх нь орлогын хэмжээл тодорхой юм болов уу гэж боддог шүү дээ. Яг ажил хийж олсон мөнгө өөр учраас олсон мөнгө гэж яддаг шүү дээ. Тэрэл юм байх гэж боддог шүү дээ. Санхүүгээ яаж зарцуулах уу гэдэг тал дээр бол ард түмэн бол үнэхээр дутмаг. Бараг л өнөөдөр 500 мянган төгрөг олсон бол өнөөдөр 500 мянга одоо үржижил сэтгэл санаа намарч идэг. Иргэдийн хувьд өнөөдрийн байдлаар санхүүгийн боловсролт хэмжээ хангалттай биш гэсэн мэдээлэл өгч байна. За ер нь тэдний хувьд иргэдийн санхүүгийн боловсрол гэдгийг маш өргөн хүрээнд авч үздэг. За гэтэл иргэдийн санхүүгийн боловсрол гэдэг нь маш энгийн зүйлээс эхэлдэг. Тухайлбал иргэн та өдөр тутмынхаа орлого зарлагыг хэрхэн зохион байгуулж зөв зүйтэй зарцуулж чадж байгаа нь таны санхүүгийн боловсролын нэг хэсэг. За мөн иргэн та зээл авч байгаа бол тухайн зээлээ хэрхэн үр ашигтай зүйл зарцуулж байгаа. Мөн та өдөр тутмынхаа хэрэгцээнээс илүүчилж тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж чадж байгаа хэсэг нь таны санхүүгийн боловсрол мэдлэгтэй шууд холбоотой гэдгийг энэ онцлог хүргэе. Ингээд бид энэ сэдвийнхаа хүрээд хэд хэдэн зочдтойгоо ярилцсан байгаа. Мөн бид энэ удаагийнхаа дугаард уламжлалсаар өнгөрч байгаа 7 хоногт өрнөсөн эдийн засгийн онцлог мэдээллүүдийг та бүхэндээ хүргэх болно. За түүнчлэн бид үйлдвэрлэлийнхаа болонд иргэн бүрээ 3 сая төгрөгөөр 2 өрөө байрны хэмжээтэй байшинтай болох боломж байгаа талаар нэгэн бүтээлч залуугийн яриаг үзэгч та бүхэндээ хүргэх болно. Түүний хувьд энэхүү төслөө хэрэгжүүлэхийн тулд нийт иргэдээсээ хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байгаа. Энэхүү ярианаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм аа. Ингээд нэвтрүүлэгт анхаарлаа татна. Бид энэ удаагийнхаа дугаард иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх арга замуудын талаар зочдтойгоо ярилцах болно. Ингээд нэвтрүүлгийн маань эхний зочин Монгол банкны дэд ерөнхийлөгч Лавгсар танд өнөөдрийн өдрийг тань ажиллагтай. Дэвлэг толгой. Бид энэ удаад яагаад энэ сэдвийг сонгосон юм бэ гэвэл бид хэд хэдэн иргэдээс тухайлбал бүхэл насны иргэдээс яг санхүүгийн боловсрол, санхүүгийн мэдлэг ямар түвшинд байна вэ гэж асуусан л да. Иргэдийн хувьд яг хэлэх нь энэ төрлийн мэдлэг бас хангалтгүй байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм да. Тийм ч учраас бид нар ер нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр салбар яам дууч юм уу тэ холбогдох байгууллагууд ямар үйл ажиллагаа хийж байгаа талаас мэдээллийг иргэдээ бас хүргэе гэсэн үднэс энэ удаагийнхаа нэвтрүүлгийг энэ сэдвийг сонгож хийж байгаа. Монгол банкны зүгээс өнгөрсөн оноос эхлэн иргэдийн санхүүгийн суурь мэдлэг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн талаараас үзэгчтэй ихэнд нь ерөнхий мэдээлэл өгөх үү? Тийм, яг та сая бас дурдлаа. Иргэдээс авсан санал асуулгаар бол ерөнхийдөө иргэдийн санхүүгийн суурь мэдлэг бол ерөнхийдөө тутмаг хангалттай байна. Тэгээ энэ маань зөвхөн бид хэд өөрснөө гэж мэдээд зогсохгүй. Бас олон улсын санхүүгийн байгууллагаараа ийм дүгнэлтийг бол хийчихсэн байна. Тэгэхээр Дэлхийн банкны одоо зөвлөхүүд экспертүүд ирж ажиллаад ерөнхийдөө Монгол улсад бол одоо иргэдийн санхүүгийн боловсрол нэлээд хангалтгүй байна. Одоо тийм учраас иргэдийн санхүүгийн боловсрол дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ дээр ялангуяа төр засгийн зүгээс бол илүү их юм санаачлагтай ажиллах шаардлага байна гэсэн юм дүгнэлтийг бол өгч өгсөн. Энэний дагуу бол Монгол банк тэгээ сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо, за тэгээ боловсрол сойрчлох ухааны яамтай хамтраад иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх юм дунд хугацааны хөтөлбөрийг болон өнгөрсөн оноос эхлээд хэрэгжүүлж эхлээд байж байна. Тэгэхээр бол ингээд 5 жилдээ хэрэгжих юм хөтөлбөрийг гаргасан байгаа. За Монгол банк бол энийг бол түрүүнээс манлайлж ажиллаж байгаа гэж хэлж болно. Яг хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулагдаж эхлэх байгаа вэ? Нэгдүгürt бол одоо иргэдийн суурь энэ мэдлэг одоо санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд хүнд чиглүүлэх ёстой бай. Одоо ямар арга замаар хөргүүл зүгөөрэй гэдэг ихний судалгааны ажлуудыг бол хийсэн байгаа. Дэлхийн банктай хамтарч хийсэн. За мэдээж ингээр бол зорилттой бүлгүүд бол их олон бүлгүүдэд тус тусад нь ялгууртайгаар мэдээлэл хүргэх зүйтэй, ялгууртайгаар мэдлэг боловсролыг олгох зүйтэй гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байгаа. За энэ маань юу гэхээр хүүхдүүдэд ялангуяа сургуулийн насны хүүхдүүдэд бол хамгийн анхны одоо мөнгө гэж юу вэ? За хадгаламж гэж юу вэ? Хуримтлуул хийвэл яах вэ? Хуримтлуул хийсний ачаал цус нь юу юм бэ гэдэг юм уу? За мэдээж тэгээ оюутан залуучуудад бол одоо өнөөдөр шууд ингээд одоо ажил төрөлд гарах гэж байгаа. Эсвэл шинэ бизнес зохион хийх гэж байгаа ч гэдэг энэ хүмүүст бол одоо банк санхүүгийн үйлчилгээ гэж ямар үйлчилгээ байдгийг, за хөрөнгө мөнгөө яаж босгодгийг, энийг яаж зөв өдөртөд зохион байгуулдгийг, яаж төсөөлдгийг ч гэдэг юм уу. За өрх гэрийн хэмжээнд гэх юм бол одоо өрхийн төсөв байна, өрхийн орлогоо, өрхийн зарлагаа
Яг л улсын төсөв, улсын орлого, төсвийн орлого зардал гэдэгтэй адилхан өрхийн орлого зарлагаа яаж зохион байгуулж, яаж зөв удирдах юм бол энэ өрх гэрээ бас яг зөв одоо ямар нэг одоо бэрхшээлгүйгээр авч явах вэ гэдэг энэ бүх зүйлүүдийг одоо хүргэхийн тулд тус бүрдэн зориулсан юм хөтөлбөрийг гаргах юм заашгүй шаардлага гарсан. За энэ үүднээсээ бол одоо мэдээж юуны дөрөв бол одоо сургуулийн сурагчдад зориулсан одоо сурах бичгээр гаргаж энэний эхийг бэлдсэн байгаа. За одоо ингээд бол төрөвчийн сургуулиасаа туршилтын маягаар бол явж эхэлж байна. За мэдээж бас оюутан сурагчдад зориулсан хувь хүний санхүү гэсэн ийм бас сурах бичгийн эхийг бас зохиосон. За энэгээрээ бол ганц нэг сургуулиудад бас эхлээд явж байгаа. Хөтөлбөр бас хэрэгжиж гиснээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сонгох хичээл маягаар энэ хичээл бас ороод эхэлчлээ л дээ. Энэ нь бас яг төлөвшөж байгаа хүмүүсийн хувьд маш том ахиц гэж хэлж болно. Гэхдээ заавал ягаад бас сонгох хичээл болгоо оруулж ийна гэдэг асуудал бас яригадаад байгаа л да. Заавал үзэх хичээл донд бас оруулж өгөөч гэсэн хүслэгч тавих эцэгчүүд ч бас цөөнгөө байгаад байдаг. Энэ тал дээр бас Монгол охины зүгээс ямар бодлого гарч ажиллаж байгаа юм салбар яамтай энэ асуудлаар ер нь холбогдож ярилцаж үзсэн болов. Тийм мэдээж ингээд иргэдэд бүх насны бүх зорилттой бүлгүүдэд хүрэхийн тулд бол бүхэл одоо байгууллагуудтай уулзалт ярилцлагыг эхний хэлцүүлгийг бол хийгээд байна л да. Тэгэхээр бол ягаад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад энэ хичээлийг оруулахад бас нэг тодорхой бас нэг хугацаа шаардлагатай байна гэхэлэр нэгдүгürt бол одоо ерөнхий боловсролын энэ бүх сургуулиудад ордог өөрийн тийм хуваарууд байд юм байна. Хичээлийн одоо ямар хичээлүүдийг ямар ангиуд нь орохоор байхаа юм хувааруудтай. Тэгээд бас хичээл заах бас тодорхой хэмжээний нэг хамгийн багадаа хичнээн цаг заах, хамгийн ихтэй хэдэн цаг байх уу. Хүүхдүүдийн бас нэг ачаал авах байдлаас нь хамааруулаад ямар хичээлийг ямар насанд нь оруулах ч гэдэг энэ үүдээс хамаарат ерөнхийдөө ахлах ангиас эхлэх зүйтэй юм байна гэдгээрээ одоо ахлах ангийн хүүхдүүдэд 10 дугаар анги, 11 дугаар ангийн хүүхдүүдэд орохоор болж байгаа. За мэдээж бага ангийн хүүхдүүдэд бол тэр ерөнхий боловсрол, ерөнхий эрдэнэ хичээлээр бол тодорхой хэмжээнд хүрдэм байлаа. Гэхдээ энэ дээр нэмэлт материалаар бидэд бол одоо тийм танин мэдхүн жижигхэн тийм гарын авлага номнуудыг бол өхөн зүйтэй байна гэдэг утгаараа тодорхой хэмжээний жижигхэн брошюрууд бол хөндлүүлж байгаа. Тэгээд мөн сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн хүүхдэд зориулсан ч гэсэн энэ брошюрыг хийх нь зайлшгүй шаардлагатай гэдгээр бас ажил хийс гараад ажиллаж байгаа. Ямар ч тач сургалтын хөтөлбөрт ороод за ихтэй сургуулиуд болон захлагангийн сурагчдын хичээлийг үзээд эхэлжлээ. Тэгвэл бусад иргэдтэй яг энэ санхүүгийн боловсролыг яаж хөрөх вэ гэдэг асуудал бас дахиад тулгамдаад эхэлжлээ л дээ. За бид яг энэ сэдвийн хүрээнд бас хэд хэдэн иргэдээс яриа авсан байгаа. Энэ яриагаа үзэгчтэй хүргэчихэд ярилцлага өргөжлөх үү? Иргэдэд ч гэсэн иргэдийн мэдлэг боловсролч ч гэсэн мэдээлэл яваасаа гэж таарна. Яваасаа гэж хүсэлгүй яах вэ? Тийм юм явах байгаа юм чи. Цахим ертөнцид тавил илүү их мэдээлэл олох боломжтой. Ер нь бүх л телевизүүдээр өгвөл нэг ядтаа нэг 15 минутыг те санхүүгийн боловсролтой бүх арилжааны телевизүүд маань нийгмийн хариуцлага хэрэгжүүлээд ингээд өгдөг бол илүү сайн байх болов уу гэж би бодож байна. Тэгээ яг хөө сошиал байхгүй бас ингээд амьдралаа авч явж байгаа нэлээдгүй хувийг эзэлж байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүст зориулсан тийм одоо цогц арга хэмжээнүүдийг л авбал ер нь их зүгээр болов гэж бодож байна да. Тий. Тухайлбал одоо юу гэдэг чинь те одоо яг сүртэй бүр нэг их сургуулийн боловсрол олох хэмжээнд биш юм а гэхэд зүгээр наад захын одоо иргэний боловсрол те санхүүгийн боловсрол нь олох одоо орлого зарлага хэрхэн тэнцвүүлэх ингээд сарын цалингаа хэрхэн зарцуулах ч гэдэг юм уу. Тэгээ авсан зээл дээр нь хэрхэн менежмент хийх юм уу. Тэрийн тайлбарлал зүгээр болов гэж бодож байна. Яг энэ иргэдийн хэлж байгаа энэ саналууд дээр тулгуурлаад цаашдаа үйл ажиллагаа явуулах, энэ хөтөлбөрт хамруулах юм боломж нөхцлүүд нь юу хэрэг байна. Ерөнхийдөө бүх зүйл маань туршилтын хэлбэрээр явж байна л да. Тэгэхээр ямар хэлбэрээр иргэдэд хүргүүл хамгийн хурдан хүрэх үү? Ямар хэлбэрээр нь ямар сугаар дамжуул их хүртээмжтэй байх вэ гэдгийг одоо туршилт маягаар л явагдаж байна. Тэгэхээр бол мэдээж саяны хэлсэн одоо олон нийтийн мэдээлэл хэрэгсэл бол хамгийн амархан хүрдэг олон нийтэд хүрэх боломжтой нэг хэрэгсэл байгаа. За телевиз, радио байна. За мэдээж одоо орчин үед нөгөө шинжлэх ухааны техникийн дэвшлэрээр дамжаад энэ нөгөө интернет тэгээд одоо цахим ертөнцөөр ингээд дамжих нь ялангуяа залуучууд бол энд идэвхтэй оролцдог учраас ийм арга хэрэгслүүдийг ашиглахаар бол Монгол онкол бэлтгэл ажлыг хийж байна. Хөшөөний зүйл нь бол одоо цахим ертөнц байгаа. Тэгээд санхүүгийн одоо боловсрол гэсэн нэртэй ийм веб хуудсыг ажиллуулах гэж байна. Энэ дээр бол тодорхой мэдээллүүдийг одоо жишээл өрхийн төсөв өсвч гэдэг юм. Өрхийн төсвийг хэрхэн удирдах вэ гэдэг талаар өрхийн төсвийн хүснэгтийн яаж гсэн ийм аппликейшнийг бий болгоод иргэдэд одоо үнэгүй ингээд тарахаар бэлтгэл ажлаа хийж байгаа. Дээр нь мэдээж одоо олон улсад өндөр хөгжсөн улсууд энэ асуудлыг бол их эртнээс одоо иргэдэд ингээд боловсруулалтын дэвшлүүлэх талаар арга хэмжээ хийжээс учраас тэдний тэргуун туршлага тийм сайн арга хэмжээнүүдийг бас биднес өөр дээрээ сурч авч одоо энийг дамжуулахаар ажиллаж байгаа. Энэ дээр ч гэсэн бас гадны
донор одоо гэсэн улсуудыг бол бас дэмжиж тусалж ажилладаг хамтран ажиллахаар бол бас ихний яриа хэлцээр хийчихсэн байгаа. За дээр нь иргэдэд яаж хүрэх вэ гэдэг асуудал байгаа. За би одоо Монгол банкны хувьд бол өөрийн бүх аймагуудад манай салбар байдаг. Тэр салбар дээр байгаа эдийн засагч нар манай салбарын захирлыг бид эндээсээ мэдээллийнх нь одоо агуулгатай сургалтын материалыг хүргээд тэндээ бол орон нутгатаа тэр орон нутгийн хэмжээний чанартай тийм сургалтуудыг зохион байгуулах ажлыг хийгээд эхлүүлчихсэн. Энэ оны эхнээс яваад одоо бараг 7-8 аймагуудад ийм арга хэмжээгээ хийчихсэн байна. Хөтөлбөр хэрэгжээд бас жил орчим хугацаа өнгөрчлөө. Энэ хугацаанд хийсэн ажлууд бас эргэж дүгнж байгаа болов. Дүгнсэн бол одоо яг анх хөтөлбөр хэрэгжиж явах өнөөдрийн нөхцөл байдлаас ямар яаж өөрчлөгдсөн бэ? Тийм яг бидэд бол анх ингээд арга хэмжээг зохион болгох. За дэлхийн нийтэд одоо ийм өдрүүд байдаг шүү дээ. Одоо хөдөлмөрчдийн өдөр ч гэдэг юм уу, эмэгтэйчүүдийн өдөр, багш нарын өдөр ч гэдэг юм. Тэрнтэй адилхан бас хуримтлалын өдөр гэж өдөр байдаг. Дэлхийн хуримтлалын өдөр 10 сарын 31-нд зохиодог. Тэгээ энэ өдөр бол одоо ганцхан өдөр энийг хийх биш. Бүр сарын өмнөөс бэлтгэл ажлыг хийгээд бүр 10 сарын 1-ээс эхлүүлээд ийм дэлхийн хуримтлалын өдөр зориулсан арга хэмжээг зохион байгуулахаар банкны холбоо, за бусад энэ хадгаламжийн даатгалын корпорац юм. Бусад энэ төрийн байгууллагатай хамтран ажиллахаар бас төлөвлөд ажиллаж байна. За тэгээ мэдээж хүүхдүүдийн дунд бол ийм уран зургийн за хуримтлал гэсэн сэдвээр уран зургийн уралдаан зохион байгуулсан. Бараг 400 гаруй бүтээл ирсэн. За дээр нь бас ийм арай залуучууд тийм иргэдийн дунд бол тийм одоо мөнгө санхүүтэй холбоотой, өрхийн төсвөтэй холбоотой ийм эссе бичлэгийн уралдаан зарласан. Бас 200-аад бүтээл ирсэн. За Монгол банкны хувьд бол бас яг өнгөрсөн оны 11 сараас эхлээд өөрийн тийм сэтгүүлтэй болсон. Тэр сэтгүүл мэдээлэл гэдэг Монгол банкны мэдээлэл гэсэн сэтгүүлээр дамжуулж бас тодорхой мэдээллийг нийтэд олон нийтэд хүрэхээр сар болгон гардаг юм тохиолдолтой болчихсон байгаа. За бас нэг сонинтой болъё. Энэ сонингоо бол айлхаар тэр одоо нийтийн тээврийн хэрэгслүүдийг бол онгоцон тийм төмөр зам вагон дотор ингэж тавьж энэ мэдээллүүдийг үнгүүгээр олон нийтэд бас хүрэхээр ийм ажлыг зохион байгуулах төлөвлөлөд явж байна. Одоо бас ихний дугаард нь гарч ирсэн. Хурж байгаа. Хөтөлбөр ямартай чихний ээлжинд 5 жилийн хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн байгаа. Энэ 5 жилийн хугацаанд за одоо хөтөлбөр хэрэгжсэн 2021 онд иргэдийн санхүүгийн бодлогосрол санхүүгийн мэдлэг ямар төвшөнд хүрсэн байна гэж юу та бүхэн төсөөлж тооцоолол гаргасан байна. За мэдээж яг өнөөдөр байгаагаас бол жил болгон хэс дэвшил гарна гэдэгт бол итгэлтэй байгаа. Энэ санхүүгийн салбарт байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ маань байн өөрчлөгдөж шинжлэгдэж идэх учраас бид хэдийн бас нөгөө боловсрол олгож байгаа нөгөө мэдээлэл маань мэдлэг маань өөрөө байнга сайжирч явах энэ заашгүй шаардлагатай болж байгаа. Энэ утгаараа бол мэдээж 5 жилийн дараа ихэд бол тодорхой хэмжээний ахиц гарна. Тэгэхдээ бол ингээд одоо ингээд болчлоо гэж зогсохоор биш. Захиад цаашаага илүү бас нарийн өндөр түвшинд ийм хэмжээний мэдлэг боловсролыг олгохоор ажиллах заашгүй шаардлага гарч байна гэж бодож байна. За танд баярлалаа. Та бүхний зорьсон ажил бүхэнд ч амжилт хүсье. Цаг үеийн мэдээллийг үзэж та бүхэндээ хүргэе. За эдийн засаг өссөн үзүүлэлттэй гарсан байна. За үндсэн статистикийн хорооноос мэдээлснээр бол Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ эхний улиралд өмнөх оны мөн үеэсээ 122.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт ажиллагдсан байна. За энэ өсөлтөнд үйлчлэгний салбарын нэмэгдэл өртөг болоод цэвэр татварын хэмжээ гол нь нөлөөлсөн байна. За мөн дахин нэгэн таатай мэдээлэл нь мөнгөний нийлүүлэлт мөн өссөн үзүүлэлт ажиллагдсан байна. За өөрөлдвөл 4-р сард 12.4 их найт төгрөг болж өмнөх сараасаа 220.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт бол гарсан байгаамаа. За иргэдийн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр мөн худалдан авалт нэмэгддэг. За тэгвэл нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэсээ 36.5% өсөж за 301 тэрбум долларт бол хүрсэн байна. За үүний 63% экспорт, үлдсэн 37% нь импорт байгаамаа. Иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үйлдвэрлэл бол 2017 оны 4 сарын эцэс 12.7 их найт төгрөг бол өмнөх сараас болохоор 28.6 тэрбум төгрөгөөр өмнөх оны мөн үеэс 1.1 их найт төгрөгөөр өссөн байна. Хугацаа эдэрсэн зээлийн өрийн үйлдвэрлэл 4 сарын эцэс болоод 1.1 их найт төгрөг болж өмнөх сараас 14.2 тэрбум төгрөг өмнөх оны мөн үеэс болохоор 98 тэрбум төгрөгөөр өссөн байна. 8% ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа. За жилдээ 300 орчим тэрбум төгрөгийг банкудад өгч за сар болгон банкуд 25 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээлийг бол
иргэдэд өгч байгаа. За энэ төрлийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд их байдаг боловч харамсалтай зээлийн эргэн төлөлт болоод барьцаа хөрөнгийн их үсвэргүйгээсээ болоод энэхүү зээлэнд хамрагдаж чадахгүй байгаа юм. За тэгвэл энэ зээл нь зээл олох бодлогын зохицуулалтыг зорилтод бүлэгтээ чиглүүлж чадах юм бол иргэд хэмжээгээрээ ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэдгийг идэвхтэй судлаачид хэлж байна. Манайх хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах гэж яриад байдаг болохоос биш. Дэлгүүр оршоонс энэтрэ гэсэн тэр талаас нь л яадаг болохоос биш. Яг санхүүгийн үйлчлэгийг бид авдаг, зээл авдаг тийм ээ, хадгаламж нэт. Энэ талаас нь ингэж хамгаалсан моргижийн зээл авдаг ч ийм хууль орчин байхгүй байна. Энэ талаас нь дээр нь тэр орон сууц худалдан авахд хүний амжиргааны хүний урлагийн төвшин хөрж ийн юу гэв. За хөрлөө гэхэд ер нь үлдсэн мөнгөөр яаж амьдэрч байгаа. Энэ бүхний чинь ингээд төргөд нэг юм чинь харж явах хэрэгтэй л. Одоо хэрэгжижсэн хөтөлбөр энэ бол угаасаа хол сууж зарчмал байх хэрэгтэй. Тэрний өөр хэрэг энэ маань нэгдүгээр зорилтод бүлэгд байх хэрэгтэй. Тэгэхээр магадгүй засгийн газрын татаасын хэлбэрлүү бодлого ингээд хөрөнгөл илүү зорилтод болох хэрэгтэй. Яг энэ юм шаардлагатай юм шиг болж байгаа хэрэгтэй. Одоо хэрэгжиж байгаа журам дүрмээрээ ч гэсэн бол энэ бол тухайн зээлдэгч бол орлого нь хөрөлдөж явах юм бол болно гэдэг зарчимтай явж ирсэн. Гэтэ энэ журам дүрм бол өнөөдөр хүчинтэй байгаа. Витаминаар баяжуулсан Алена хамгийн шимтэй гэр бүлтэй бэлтгэв. Сарамстай френч багет сэтгэлээс сэтгэлд хүрэх шидэд тахуу. Мөрөөдлийн амд Кавар брэнд. За баярлалаа. За Кавар брендийн компот идээд шагналт авсан дааш маш их баяртай байна. Нэр юм уу? Ацтан болсондоо их баяртай байна. Ацтан болсондоо маш их сэтгэл хөдлөж байна. Үнэн байт юм байна. Би маш их баяртай байна. Гүзээ цэврийн компот яах вэ баяртай? Ингэснээс хасаараа айдаг. Супер шагналт хариуцлагатай өрсөлдөндөө. Супер шагналт эзэн болно гэдэгт итгэлтэй байгаа. За баярлалаа. Кавар брендийн хамт олондоо баярлалаа. Баярлаа. Баярлаа. Баярлалаа. Таныг Азийн тэнгэрийн вэг Кавар. Үйсийн сайхан Улаанбаатар хотоос баруун урд зүгтд Яармаг туулын гүр давмагц Яармгийн дэнж Вива хотхон шиншин хороолол буян тухай шулуун папрыг Чингис хааны хүрээ үлзий Майдар хот 100 мод өмнгийн говь цэлийн баруун урд зүгтд таны зам Оригл супермаркет Яармагт нэгдлээ. Тэнд бүгд бий ороод гараарай. Оригл супермаркет. Хүүхдийн баярын бэлгийн хор Оригл худалдааны төвд буулаа. Оригл худалдааны төвийн ах эгч нар нь алтраад эзхэн багчуудаа зориулан хүүхдийн баярын уламжлалт бэлгийн худалдаагаа эхлүүлж байна. Дэлхийд татартай чихэр, шоколад, амттангуудыг бэлэг болтын ямар ч нэмэгдэл төлбөргүйгээр нэг ширхэг бэлгээгч бөөний үнээр аваарай. Оригл худалдааны төв. Үйсийн сайхан Улаанбаатар хотоос баруун урд зүгтд Яармаг туулын гүр давмагц Яармгийн дэнж Вива хотхон шиншин хороолол буян тухай шулуун папрыг Чингис хааны хүрээ үлзий Майдар хот 100 мод өмнгийн говь цэлийн баруун урд зүгтд таны зам Оригл супермаркет Яармагт нэгдлээ. Тэнд бүгд бий ороод гараарай. Оригл супермаркет. Монгол орон даяар сэтгэл тэнэн өндрийн суугаа түн олондон зэрүүлж Best Building компани буйдамжуулах аяныхан жолоог заллаа. 2017 оны 4-р сарын 10-нд 21 аймагт нэгэн зэргүүдээ нээж 60 хоног бүх буйдангаан үйлдвэрийн үнээр худалдаална. Дэлгэр хавартан 60 суугаа ард түмэндээ зориулъя. Best Building.
Best Building 21 аймагт захиалга борлуулалтын салбараа нээж 5 тухыг таны гэрт ойртууллаа. Мөрөөдлийн амт Kavar брэнд. За баярлалаа. За Kavar брендийн компот идээд шагналт авсандаа маш их баяртай байна. Нэр юм уу? Хацтан болсондоо их баяртай байна. Ацсан болсондоо маш их сэтгэл хөдлөж байна. Юм үнэн байт юм байна. Маш их баяртай байна. Үзэл цэврийн компот ялгамаа байдаг. Ингэснээ л хасаараа идэх. Супер шагналын хагалтай өрсөлдөндөө. Супер шагнал эзэн болно гэдэгт итгэлтэй байгаа. За баярлалаа. Kavar брендийн хамт олондоо баярлалаа. Баярлаа. Баярлаа. Баярлалаа. Таныг Азийн тэнгэрийн вэг Kavar. Сарамстай френч багет. Сэтгэлээс сэтгэлд хүрэх шидэд тохиор. Та Солонгосын үзэсгэлэнт Шэжварл руу хамгийн хямдар буюу 1,990,000 төгрөгөөр виз рүү аялаарай. Таны сонгох аяллаа брэнд Жуулчин компани. Цаг үеийн мэдээллийг үзэж та бүхэнд хүргэлээ, өргөлүүлээд нэвтрүүлэг зочны цагаар үргэлжлээ. Санхүүгийн боловсрал гэдэг бол яг хүн болгон санхүүж болох албагүй л дээ. Гэхдээ санхүүгийн мэдлэгтэй байснараа хүн болгон санхүүгийн харилцаанд оролцдог учраас тодорхой хэмжээний санхүүгийн мэдлэг боловсралтай байснаар тухайн харилцаанд их зөв оновчтой оролцохын боломж нь өрддөг. Ийм учраас бол санхүүгийн боловсрал гэдэг бол нийгмийн хэрэгцээ шаардлага болдог. Дэлхийн банкнаас 2012-13 онд Монгол улсын нийт иргэдийг хамруулсан тийм судалгааг санамсруу төврийн аргаар явуулсан байна. Судалгааны үр дүнгээр бол Монгол улсын иргэдийн санхүүгийн боловсрал хот хөдөөгөр ялгаатай байна. Ер нь бол нийтэд нь аваад үзэх юм бол санхүүгийн боловсрал хангалттай байна гэсэн юм үр дүн гарсан байна. Санхүүгийн боловсрал гэдэг дээр жишээлх юм бол орлогоо хэрхэн гаргах уу, зарлагаа хэрхэн тооцох уу гэх мэтлийн ийм зүйлсийг хэлж байгаа юу? Ер нь юу ордог юм бол? За санхүүгийн боловсрал хэрэг өргөн агуулгатай ойлголт. Хүн болоод өрдөөсөө төрсэн цагаас эхлээл насын үед болох хүртэл амьдардаг. Энэ амьдрах хугацаанд бол угаасаа нийгмийн харилцаанд оролцдог. Нийгмийн харилцааны нэг хэсэг нь өөрөө санхүүгийн харилцаа байна. Тэгэхээр зэрэг юу хэлээд байна вэ гэхээр санхүүгийн боловсрал гэдэг чинь өрдөөсөө нөгөө хувь хүний өрхийн орлого болох тухай асуудал, олсон орлогоо хэрэгцээндээ зарцуулах. За тэгээ мэдээж хэрэг хуримтлал үүсгэх тухай асуудал. Үүсгэсэн хуримтлалаа бол яаж өсгөж аривжуулах вэ? За мэдээж хэрэг хүн болгон бол тодорхой хугацааны дараагаар өндөр насыг наслах үед ямар хэмжээний тэтгэмж авах вэ? За тэгээд хойч өр хүүхдүүдэд ямар хэмжээний хуримтлал өв үлдээх вэ энэ төр гэдэг. Ердөөсөө хүний амьдралын мөчлөг, амьдралын үе шатуудтай нэгт холбоотой байдаг ийм л ойлголт байна. Одоо санхүүгийн боловсролыг эргэн бүрт олгохын тулд бүр багаас нь энэ талын хичээл болоод энэ хөтөлбөрүүдийг ер нь үйл ажиллагаанд тусгаж хүмүүс иргэд хүүхдүүдийг санхүүгийн боловсролтой болох ажлууд ер нь эхнээсээ эхэлж байх шиг байна. Тэгэхээр таны хувьд мөн бас эрдэмтэн судлаач багш нарын хувьд ингээд нийлээд баг болоод 10 жилээс нь хүүхдүүдийг санхүүгийн боловсролтой болгох талаас нь ном сурах хүчээр ажилласан гэж тэгэхээр энэ талаараа та тодорхой ярил. Энэ дээр болохоор зэрэг ер нь иргэдтэй зориулсан санхүүгийн боловсролын хөтөлбөр боловсруулсан нийтдээ нэг дэлхийд дээр 40 гаруй 50 шахан болсон орн байгаа даа. Тэрний нэг нь бол Монгол улс болж байгаа. Монгол банкнаас боловсролын амттай хамтраад 10 жилийн сурагчдад ялангуяа ахлах ангиудад 10, 11, 12 дугаар ангиуд бизнес судлал гэсэн нэртэй хичээлийг шинээр оруулж ирж байгаа. За энэ нь бол эхний ээлжинд бол ер нь бүх оюутны сурагчдад бол заавал судлах ийм хичээл байлгая гэж хэлсэн. Одоо бол ер нь сонгон судлах байдлаар тусгаад явж байгаа. Тэгээд өнгөрсөн хичээлийн жилд бол зарим аймагуудын сургуулиуд бол энийг туршилтын маягаар хэрэгжүүлээд амжилттай хүүхдүүд бол сонгон судлах сонирхол их байна гэдгийг илэрхийлээд явж байгаа. Түрээнд мөн одоо Монгол улс даяар 10 жилийн сургуулийн төв газар зүй нийгмийн ухааны багш нарт бизнес судлал гэдэг хичээлээр одоо сургууль шогч бэлтгэх сургалтуудыг бол өнгөрсөн 2016 оны 8 сард Монгол улс дээр амжилттай зохион байгуулсан. Ер нь 10 жилийн сурагчдад энэ хувь хүний санхүүгийн боловсролын талаар ер нь ойлгуулахын тулд тэр ер нь ойлгомжтой ямар байдлаар ер нь сурах бичигдэж байгаа вэ? Сурахч бол нэг үндсэн хоёр том агуулгатай явж байгаа. За нэгдүгээрт бол хувь хүний санхүү талаас нэг том багц агуулга. Хоёрдугаарт бол яг бизнес судлал гэдэг талаас нэг том багц агуулга. За тэр хувь хүний санхүү гэдэг агуулга дээр бол мөнгөтэй хэрхэн яаж харьцах вэ? Мөнгийг хэрхэн яаж удирдах вэ? Орлогыг яаж төвлөрүүлэх вэ? Буцаага зардлыг яаж гаргах вэ? Зардлаа яаж хэмнэлттэй зарцуулах вэ? Өрхийн төсөв яаж зохиох вэ?
Яаж эрсдлээс өөрийгөө хамгаалах вэ? Эрх ашигын зөрчигдсөн үед хаана яаж хандах вэ? Санхүүгийн залилан дуураас яаж өөрийгөө хамгаалах вэ? Хадгаламж хөрөмтөл яаж үүсгэх вэ? Буцаагаад хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ? Их мэтлэн ийм нэг 10-аад сэдвийн хүрээнд хувь хүний санхүүгийн агуулга чиглэгдэж байгаа. Бизнес судлалын агуулга нь бол үндсэндээ бизнес гэж юу юм? Бизнес эрхлэх сайшгүй шаардлага нь юунд байгаа юм? Бизнес төлөвлөгөөг яаж боловсруулах юм? За бизнесийн талаар амжилтанд хүрсэн хүмүүсийн түүх намтраас судлах, тэрний туршлагаас суралцах ийм агуулгуудыг хамарсан нэг 4 үндсэн агуулгын хүрээнд боловсрогдсон л доо. Хадвар хэлсэн бас хэд хэдэн сургуулиудад сонгох хичээл болгоод ингээд энэ хичээл орсон гэдэг нь хичээлийн ер нь үр дүн гарч байгаа болов. Зарим яг энэ дээр бол нэг нийгмийн мэдээллийн хэрэгслэр бид нар бас нэг тийм сошиал медиа тийм групп үүсгэсэн ажиллаж байгаа л да. Тэр групп төр бол нийтдээ нэг 300 гаруй одоо Монгол улстай байж байгаа, сургууль болгонд байж байгаа түүх нийгмийн ухааны багш нар орчсон тийм групп байгаа. Ер нь харж байхад бол одоо ном сурах хүч гэдэг зүйлийг юун төрөнд гаргаж тавих шаардлагатай байна гэсэн юмнууд их илэрхийлж байгаа. Тэгээд энэ хичээлийг өөрөө нэг судлах сонирхолтой сурагчдын тоо бол асар их байгаа. Хандлт бол асар их байгаа. Тэгээд хамгийн гол нь бол зарим сурагчдын одоо хүсэл хэрэгцээг бас хангаж чадахгүй юм шиг байна. Анги танхимын боломж нэг талаас нөгөө талаас бас тэр сурагчдын нөгөө нэг судлах ёстой нийт агуулгын багтаамж дотор бол бизнес судалгачид ороод ирвэл бас заримдаа нөгөө агуулгыг багтахгүй байгаагаас болоод сонгож чадахгүй ийм тохиолдлууд гарч байна. Оюутан залуучуудын хувьд ер нь та бүхэн яаж бас тэднийг санхүүгийн боловсролтой болгох тал дээр нь гарч ажиллаж байна. Тэр нөгөө хичээл судалсан оюутнуудаас эргээд бас судалгаа авдаг. Оюутнууд бол энэ дээр маш их ам сайтай байдаг. Маш их практик хэрэглээ голсон юм хичээл юм байна. Өдөөсөө нэг хувь хүний санхүү гэдэг хичээлийг 16 сэдвийн хүрээнд ихтэй сургуульд хичээл ордог. Тэгээд ердөөсөө хамгийн эхнээс нь эхлээд нэг ажил мэргэжлийн төлөвлөлт гэдэг чинь орлогын төлөвлөгөө, зарлагын төлөвлөгөө гэдэг өрхийн төсөв гэдэг өөрсдөө нь бичүүлээ. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэхэд өөрсдөө нь холцоо худалдаж авалж үзээд хадгаламжийн төлөвлөгөө баг зэрэг хадгаламж хийгээд тэнд нэг хүү тооцоолаа. Санхүүжилтийн төлөвлөгөөн тэргээд яг ийм практиктэй холбоотой, яг өөр дөр нь тулгарч байгаа асуудалтай холбоотой бүх асуудлуудын холбоод ингээд судалдаг учраас маш их хэрэглээтэй, практик хэрэглээтэй. Тэгээд амьдралд ойр юм хичээл байна гэсэн тийм судалгааны үр дүн гарч ирдэг. Ер нь одоо иргэн бүрийн санхүүгийн боловсролтой болгохын ач холбогдлыг ер нь юу гэж харж байгаа? За санхүүгийн харилцаанд маш ухаалгаар зөв оролцож сурна. Мэдээж хэрэг бол хамгийн одоо энгийнээр тооцоход бол орлого зарлага бүртгэх ёстой. Төсвөө хөтлөх ёстой. Тэгснэр бол өргөө зардал гаргахгүй. Олсон одоо цөөн хэмжээний орлогоо хэрэгцээндээ яаж үр дүнтэй зөв зөвхөстөөс харьцуулах. Улмаар хоригдлоо яаж үүсгэх. Ингэснээр бол санхүүгийн одоо боловсрол гинтийн нөхцөл байдлуудаас яаж хамгаалах вэ? За ирээдүйд одоо урт хугацаанд үүсч болох санхүүгийн асуудлуудыг яаж шийдэх вэ? Эдгийг бол энэ санхүүгийн боловсролыг олж авснаар санхүүгийн талаар мэдлэг чадварыг олж авснаар эдгээр асуудлуудад бас шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа тооцоотой ингэж хандах боломж нь бүрдэж байгаа. За баярлалаа таны ажил амжилттай. Өргөжлүүлэн бид үйлдвэрлэхаа болон яг одоо үзэгч та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн маань зочин бол өмнө нь манай нэвтрүүлэгт оролцож байсан. За агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мөн иргэдтэй хямд өртгөөр за орон сууцчлуулах мөн аж ахуйн нэгжүүдэд за хүртээмжтэй байх за орон сууц байшин барих за санаачлагыг гаргаж байсан залуу за соёл эрхэм махан танд өнөөдрийн мэндийг хүргэе. Та өмнө ч бас яг маань нэвтрүүлэгт энэ асуудлаараа ярилцж байсан. Тухайн үед за яг хотын удирдлагууд чинь холбогдох яамдуудад бас энэ төслөө танилцуулах гад хөргүүлсэн байгаа гэсэн мэдээлэл өгч байсан л да. Ер нь энэ төслийн үйл явц нь ямар шатанда явсан? Юу болж байгаа бол? Нэг хэсэг тэр явдлаас хойш жоохон зориг мохоод. Тэгээд арай ажлаа өөрчлөгээд нөгөө үйл ажиллагаагаа явцаа өөрчлөгээд яг би төрийн удирдлагууд биш бизнес эрхэлж байгаа хүмүүстэй уулзч үзлээ. Олон ч хүмүүс намайг сонирхлаа, миний санааг сонирхлаа. Тэгвэл ихэнх нь надаас төсөл одоо нэгсний хуулбарлаж авах л тийм юунээр хамтран ажиллах гэдэг утга дээр бол тийм одоо санаа бол байхгүй. Зөвхөн миний төслийг аваад өөрөө хэрэгжүүлэх боломж юу вэ гэд үзсэн. Тэгэхэд миний яг төслийн 80% нээлттэй үлдсэн 20% тархин толгомт руу байгаа байхгүй. Тэрийг би нийл гаргаагүй л дээ. Тэгээ нөгөөдөл маань яасан одоохондоо инглээ. Гэхдээ надтай яг энэ байшингаар холбогдож уулзъя, би хийх гэж, би хийж байгаа гэсэн хүмүүс зөндөө холбогдсон. Одоо ч гэсэн нэг хүн энийг хийж байгаа.
1 м квадратын 280 мянгаас надад би нэг дууссан. Угны байшин гэж яг өртгөн бол 100 мянгаас тавахгүй байхгүй. Тодорхой хугацааны өснөөр өөрийгөө нийт хөрөнгөнийхөө нэг багахан хойгоор бол босгоцсон. Одоо нэг үлдэгдлийн ингээд яг ингээ гаргаад ирэнгүүт бол бас нэг одоо дэмжлэхгүйгээр бас болохгүй байна л да. Тэгэхээр заавал эргэн дундын тийм ээ одоо бидний шац нийгэмд байсан шүү дээ. Эргэн бүр тийм ээ. Одоо өөрсдийнхөө хандвар өөрсдийнхөө одоо хөрөнгө оруулалтаар хандив биш хөрөнгө оруулалтаар одоо үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр үйлчлэгээний байгууламж барьдаг байсан тухайн одоо алга болсон л да. Яг үүнтэй адилхан биднээс өөрсдийнхөө төлөө ийм үйлдвэртэй болёо. Тэгээд тэр чинь хэдэн зуун хүн хэдэн мянган оролцсон шүү дээ. Энэ хүмүүстэй биднээс ажлын байр бий болгоё. Юу сонирхдаг тэрэнд нь угаасаа байшаа оролцож байгаа. Тэр бүхэн л өгье. Тийм болохоор цөмөөрөө нийлээд энийг хөрөнгийг босгоё. За энэ хөрөнгө босгох үйл ажиллагаанд хүн нээлттэй оролцох боломжтой. Болно. Энэ мөнгө бол багтах биш. Бүгд ингэж болно, оролцож болно. Энд хөрөнгө оруулсан хүмүүс маань үйлдвэр болсны дараа өөрсдийнхөө энэ бичиг баримт тийм ээ одоо энэ банкны хуулгч байт юм уу натаа хийсэн гэрээ контракт байт юм тэрийг байгаа цагт тэр хүмүүс энэ үйлдвэрээс гарч байгаа маш олон төрлийн бүтээгдэхүүнээс одоо шууд үнэ ямар ч нэмэн өртөж шингээгүй тэднээс хамгийн түрүүн үнэнд одоо худалдаа авах боломжтой. Одоо жишээ нь за нэг хөрөнгө оруулсан иргэн байлаа гэхэд яг ийм байшин шаардлагагүй байх юм бол тухайд өөр ямар даваа өрхөд байна. Тэгэх юм бол одоо ногдол ашиг одоо авч болно. Хаанаас ашиг авах юм бэ тийм ээ? Байшингаа үйлдвэрлэж үнгүй завхах баг ашиг нэмэхгүйгээр өгөх гэдэг юм чи хаанаас ашиг гарах юм бэ гэж олон хүмүүс асуугаад байгаа юм л да. Аялал жуулчлалын баацанд одоо бас мэдээж одоо хөрөнгө оруулалт. Одоо байшин худалдаад нь шүү дээ. Тэнгүүл тэр хүмүүс чинь бас шууд биднээс өөр ямар ч одоо ашиг өгөхгүйгээр авахгүй. Тодорхой хэмжээний биднээс хувь эзэмшүүлнэ. Ингээд маш олон салбарт биднээс хувь эзэмшээд тэрнээс ногдол ашиг аван тэрийг мөн адил тэр хүмүүст хувааж өгнө. Нэгсэндээ аж ахуйн нэгжүүдэд бол хувь эзэмших маягаар за бүтээгдэхүүнээ нийлүүлж олгож болох тийм. Одоо та өнөөдөр хүлэмжтэй байлаа тийм ээ. Би танд хүссэн хэмжээний хүлэмжийг яг өртгөөр нь өгч. Тэгэхдээ таны гарч байгаа ургац чинь тодорхой хувийг биднээс ав. Би биш. Биднээс ав. Болж байгаа үстэй. Та тэр бүнтэй хүлэмж авах юм авч чадахгүй байх юм бол би танд хөнгөлөлтөө өнөр дээрээс нь зөөлөр өгч. Тэгээд та гарсан үнээсээ буцааж нав биднээс мөнгө төлөөд тодорхой хугацаанд ашигнаас ав. Маш бага хувь. Одоо нөгөө улс 21 аймагт сум болгонд үйлдвэр барьна гэдэг шүү дээ. Магадгүй энийг сонгох юм бол маш бага зардлаар хийх байхгүй. Мэдээч яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тодорхой тооны аж ахуйн нэгжүүд манад үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд бас үйл ажиллагаас хойш явуулах ч юм уу нөхцөл боломжийг бас тодорхой хэмжээгээр яг энэ төсөл хаачж байгаа байхгүй юу? Одоо бизнесийн талаасаа. Тийм яг энэ нөхцөл байдалтай уялдуулаад бас баггүй дарамт шалтгаалч гэдэг юм уу хэрэг ирж байна. Энэ олдсон хүмүүс ихэнх барилгын холбогдлолтой ямар нэгэн бизнес хийдэг хүмүүс бүгд одоо тийм эсрэг тийм байрны сан. Яагаад тэгэхээр чи нэг ч ашиг олохгүйгээр бизнес хийнэ гэж юу гэдэг юм бэ? Хүн ашигын төлөө явдаг тийм ээ. Тэнгуудгүй наа ашиг чинь биднээс хожимдоо биднээс ингээд урт хугацаанд жигд тийм үр ашигтай гэхээр үгүй гэдэг байна. Хүн нэг удаа байшин зараал ашиг авах хэрэгтэй. Тэгэл чи одоо тэр хүмүүст бол гэж ойлгодог. Тэгээд энгийн нөгөө одоо цуслангийн хаус тийм янз бүрийн ингээд энэ жижиг амны оросоос барьдаг компанид аягүй дургуутж байгаа л да. Энэ л яг хэлэхгүй ганц өрн болсон л да. Тэгсэн ч гэсэн одоо тэгээд эрх ашигын төлөө, бусдын эрх ашигын төлөө, өргөдийнхөө төлөө одоо ингээд би өөртөө хэлдэг өхөл ам ганц байна гэж. Тийм болохоор энэ юунаас айх вэ? Төрсөндөө л хүрээ. Хариу зорсондөө үрж чадахгүй наан бүдрүүл одоо амьдраад явах. Гэснэл тийм зорилготой бодолтой. Та өмнө нас нэг манад мэдээлэл өгч байхдаа хэрвээ хотын удирдлагууд ч юм уу яам тамгын газраас төрийн байгууллагуудаас энэ төслийг манд дэмжихгүй бол би өөрөө яг ашигын төлөө энэ бизнесийг эрхлүүлнэ гэсэн мэдээлэл өгчээсэн шүү дээ. Яагаад заавал яг энэ замыг сонгов? Би чинь одоо 5 хүүхэдтэй айлын байгаа байхгүй. Би чинь баян өнгөрийн хүүхэд. Манай ээж хоёлаа баян өнгөрөө. Яг манай ээж багш аав сэтгүүлчтэй. Тэгээ энэ хүүхэд байгаас наануудыг сургадаг байсан. Миний хөө мөнх амьдрал гэдэг бол нэр нь мөнх амьдрахыг л хэлдэг шүү. Тэгэхээр магадгүй миний хүүхэд байгаас нэг суусан мөрөд л мөнх амьдрахыг хүсдэг юм болоо. Мөнхөө бай. Нэг 100 жил 200 жил би биш миний нэр амьдрасан гэж. Миний хүүхдүүд миний нэрийг сонсоод тэмээ урагштай алах юм. Тэгэхийг л одоо би
хүсдэг. Хүмүүс намайг зарим асуудаг л да чиний хаанаас ч юм хэрэггүй санаа гардаг юм бэ гэж. Тэгээ энэ итгэлтэй. Тэгтэн би хэлдэг. Таануусын санаа тархинаас гардаг баг. Таануусын хэлдгээр би л тарихгүй. Тэр миний санаа зүрхнээсээ гардаг. Миний үг бүхэн, үйлдэл бүхэн, бодол бүхэн зүрхнээсээ гардаг болохоор таануус намайг яг одоо миний төвшөнд ойлгож чадахгүй байгаа юм хаа. Хүмүүст би тайлбарлалаа. Энэ хөрөнгө оруулах ажил юу хэзээс эхлэв? Зөвхөн саяхнаас та. Би ч бас мэдээж шантарлагүй байх уу. За энэ боли энийг нь буцаад ашигын болгоч тийм ээ. Одоо гадна дотны хөрөнгө оруулах шүү. Одоо бүр болохгүй өөрийнхөө байгаа бүх юмаа барьцаар тавиад зараач хамаагүй би төслийг заавал. Мэдээж би байшингийн хийж байгаа толгой орохдохгүй байргүй болохгүй шүү дээ. Тэгэхээр бол зөрөгтэй хүмүүс дэмжиж байна. Инглээ. Гэхдээ хамгийн анхны яг данс нээж байхад миний үйл ажиллагааг нь хальт мэддэг нэг тийм дийлэр өхөн. Надад анхны ханд өгөөд 999 төгрөг дансанд анхны хөрөнгө оруулалт гэж хийсэн. Тэр наваа яг одоо уран зөрөгтэй болоод байгаа. Одоо яг нийт 300 сая төгрөг босгоно. Тэгээ ер нь бол 300 сая. Энэ дотрын 15.5%, дээрэс нь түүхийд, тодорхой хэмжээний түүхийд үйлдвэрийн дээр нөгөө нэг ойр зүрийн зардал, ачаах тээвэрлэх тийм ээ бохсрох энэ бүх зардал шигсэн байна. За одоо иргэд маань ингээд данс нэгтчлээ тодорхой хэмжээгээр сандуудаа өгөөд эхлэх бах. Хөрөнгө оруулалтын хэмжээ 300 сая хүрчлээ. Мөнгөнд дүнг 300 сая хүрчих юм бол тэрнээс биш хөрөнгө оруулах боломжгүй болно гэж ойлгож болох уу? Энэ бол яг миний хувьд бол маш том алхам л да. Одоо нэлээд холыг одоо энэ зайг бол би туулах гэж нэлээд бодох баг. Бид. Тэгэхээр энэ цаг хизээ нэг цаг туулаад дуусах тэр үед бидний шинэ толгоогоос арай өөрөөр ажилдаг, өөр ихтгэл төрсөн тийм ээ. Биднээс нэг юм хийчлээ. Тэгээд миний хүсэж байгаа юм бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвхөн байдаг тийм сурчлын бүсийг хүсэж байгаа. Хэдэн жайлтай байсан хамаагүй. Гэхдээ хотоос жоохон зайдуу цэвэр агаарт эко. Тэгээд тэндээ болохоор тэрхтээ хүнд зориулсан замтай, хараагуудын зориулсан замтай тийм. Тэгээд тэнд нь хүүхдийн цэцэрлэг сургуульд нь авчдаг. Тэнд нь ажлын байрыг бэлдчихэв. Өнөөдөр явж чадахгүй хүмүүс маань юм бол ойж чадна да. Тийм ээ. Явдаг ажил юу ямар ажил вэ? Мэдээж хүн болгон хэрэггүй ирдэг. Хүн болгон утга учиртай. Яг энд нь таарсан ажлыг нөгөөд биднес шин темпс байгуулъя. Дээрээс нь энэ агарын бохирдол гэдэгтэй бас тэмцэе. Бас шинэ бүс байгуулъя гэдэг. Тэгээд магадгүй энэ бүхэнд хөрөнгө оруулалт тухайн үед хүмүүс хийж болно шүү дээ. Ядч байсан энэ миний яриад байгаа бүх юм дээр нэгч хүн хохирохгүй. Анх энэ цаг хөрөнгө босгох ажлаа эхлүүлэхдээ тодорхой зорилт өргөжлүүлж тавьсан болов. Тэгээ нэг сарын дотор л ингээ нэг сарын дараагаас угаасаа бүх юм хаагаад үлдсэн мөнгө дээр өөрөөр мөнгө нэмээд ер нь байшингуулын 7-8 сар гэхэд ер нь эхлүүлж гисэн бодолтой байгаа. За танд баярлалаа. Таны бас зорж байгаа ажилд амжилт хүсье. Монголынхаа олон мянган иргэнийг бас хямд төсөөр өртгөхөөр байртай за аж ахуйн нэгжүүдэд бас томоохон үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгоорой гэж танилцсан юм. Баярлалаа. Ийхүү би та бүхэндээ нэвтрүүлгийн шинэ дугаар хүргэлээ. Нэвтрүүлгийн удаагийн дугаараар үзэж та бүхэндээ бид иргэдийн санхүүгийн боловсролын талаарх мэдээлэлүүд хүргэж зочтой ярилцлаа. За мөн үйлдвэрлэл эрхлэлтэй уулзаж тэдний санаа бодлыг сонссон юм а. За энэхүү эрт 7 өнөд шинэ нэвтрүүлэгтээ ирхэн уулзъя. Түр баяртай.